Ойн устгал. Байгаль орчны доройтол эцэстээ эдийн засгийн ашиг сонирхлоос үүдэлтэй байдаг. Газрын тосны компаниуд хортхий, шингээ хаягдлыг байгальд хаяна. Үүний дүнд бензин, тос борлуулж ашиг олж байхад бусд нь хэрэгцээгээ хангадаг. Харин энэ үйлдвэрлэлийн явцад агаарын бохирдол улам нэмэгдэж, амьсгалын замын өвчлөлт ихсэж байх жишээтэй. Ой модны устгал үндсэндээ яг л ийм зарчмаар явагддаг. Уг нь ой бол сэрэгдэг, ургадаг, төлждөг баялаг. Хамгийн гол нь хүмүүс ашиглаж устгасан шигээ авсан шигээ тарж ургуулж чадахгүй байгаад учир бий. Хүн төрөлхтөн 4 цаг тутамд Америк хөлбөмбөгийн талбайн хэмжээтэй ой модыг устгаж байна. Харьцуулбал ойролцоогоор 15 мянган га буюу жилд 5.2 сая га газар гэсэн үг. Ойн төмрийн 90% хүмүүсийн буруутай үйл ажиллагаанаас болдог бөгөөд жилд 350 сая га газар гал төмөр төртөж байна. Энэ нь дэлхийн ойн бараг 1% болж байна. Монголын хэмжээнд хууль бус мод бэлтгэл хар зах дээр эргэлддэг модны хэмжээ дунджаар 3-аас 4 сая шоо метрээр хэмжигддэг гэсэн судалгаа бий. Хоцрогдсон технологи болмоос монголчууд сүүлийн 100 жилд 1 сая га талбайтай тэнцэх хэмжээний ойгоо устгажээ. Үүний 40%-ийг хушин ой эзэлж байна. Ойн аж ахуй хөгжсөн орнууд өндөр хүчин чадалтай техник технологийн хүчээр модыг 100-аас дээш хувь ашигладаг.